Соёл гэж асар өрн хутган ойлголт байдаг. Миний ойлголтоор бол 2000 янзын соёл байна. За тэрэн дотор хамгийн том соёл бол хотын соёл гэж. Хотын соёл гэдэг нь ямар утгаар гэхээр амьдарч байгаа орчин тэр энэ амьдралыг яаж сайхан байлгах вэ гэхээр хүн хоорондын харьцаа аюул чухал юм байна. Нялхаасаа одоо тийм соёлтой суур хүмүүжил гэж бид ярьдаг. Суур хүмүүжил нь зөв тавигдсан нөхцөлд бол хаач одоо явсан тэр соёлоо бариад явах юм нэг ясны дархлаатай болж байна гэсэн. 40-50-тай болж байгаа залуу бол өөрөө нэг 20 настай хүн шиг одоо үйлдэл хийгээд шүү дээ. Улаанбаатар хотод харахад ингээд бууртай сууртай юм шиг хүн мөртлөө тэгэл нөгөө нэг уралдаал хэрэлдээл манайхан зарим нь ингээд соёл ихлээр урлагтай холбож ойлгоод байдгийг. Соёл гэдэг чинь зөвхөн урлаг биш. Урлаг бол зөвхөн нэг хэсэг нь байгаа боловч цаагаар асар том өргөн ойлгох хүн. Хүүхдүүд бид нар өнөөдөр том 90 цент төрсэн насан турш улсууд ингээд хоорондоо ярилцах нөгөө хүүхд чинь тэр нэг яриад байгаа үг бүгийн бүгдийг ингээд маш соргог байдаг учраас ингээд нэг муухай буруу нөлөө үзүүлээд эсрэгээр бид нар одоо үлгэр жишээтэй ханддаг байх хэрэгтэй. Би бол хүн гэдэг бол суур хүмүүжлтэй хүн бол тийм юмнаас ингээд дархлаа айгүй сайн байд. Би өнөөдөр хотын соёл гэж ярмааргүй байна. Монголын соёл гэж ярьдаг болмоор бид нар бүгдөө соёл танаас эхлэн